За сайн байцгаана уу гэдэг. За өнөөдөр хичээлээр бид өмнөх хичээлээр өгсөн мэдлгүүдээр товч баталгаанаа. За наадтай таасан цааснуудаа ийж авах. За энэ ямар хараа мэдрэл юм бэ гэхээр үгийн ардаа засах даалгавар байгаа. Алдаагнасаа дүрмийг тайлбарлана. Мөн цэгийн орон тохирол хишгийг нөхөж бичээд бас дүрмийг тайлбарлах байна. За уулзсан даалгавруудаа уншаад заавал уншаарай. За нэг сурагч нь бичэн нөгөө сурагч нь бичнийг дүрмээр нь тайлбарлана. За гэхдээ хангалттай тайлбарлах юм уу те? За үгүй. За бичиж дууссан хүүхдүүд нь гараа, тайлбарлах хүүхдүүд нь гараа. За мэгэн сүр. Урлагийн дайсан дээр тоглодог нэгэн төрөлийг бичээд дүрмийн тайлбарлаа гэсэн асуулт надад тэгээд би бүжиг гэдэг үг хэлсэн шүү. Дүрмийн болохоор үгийн дунд орсон жижиг шин дараа ийж. За ийж дараагийн нь олон юм. Жолооч гэдэг үг гэсэн. Үгийн ихэнд орсон нэр үг жижиг шин дараа о гэж. За о гэж шивч нэг зэ зөв байна. Дүрмийн болохоор үгийн дунд орсон жижиг шин дараа зургийн хөшгийг уртгшгээр гэсэн залгуур зүйлээ үүрэггүй болдог. За сайн байна. Багч чинь Дайсан гэдэг үгийн үгийн дунд орсон жижиг шин дараа ийж. за чам тайлбарлаж өгдөө бусдаа сонсох тоо те. За хаас Мөчр гэдэг үгийн дунд орсон жижиг шин дараа ийж. сайн байна. Тань Ашиг гэдэг үгийн дунд орсон жижиг шин дараа ий богино гişмэн уртгшгээр гэсэн залгуур залхахад үүрэггүй ажиг. за малхай шиг бэг дүрм явж байгаа тийм үү? За хэлэн. Баг гэдэг ойролцоогтой үнжиг дүрм үгийн дунд орсон жижиг шин дараа эм үг ий залгуур. За энэ хүмүүд ямар яг үгийн хэлбэрээс хойш ийм хүчтэй. За өнөөдрийн хичээлийнхээ зорилготой бүгдээ уншиж танилцъя. За анхаарал өгдөө. За энэ юу гэж вэ? За өөртөө уншиж. Үг нэг бүрийн зөв унших тухай бичиг утга санаа өөрийн үгээр яриад чадварыг хөгжүүлнэ. За ямар ч гэсэн бүгдээрээ зөв унших хэрэгтэй байна тийм. За зөвхөн бичих мөн яг өөрийн үгээр бас ярьж тайлбарлах. За дахиад нэг. Зорилтын хүрээнд өнөөдрийн хичээлийг зохион байгуулсан нэ.
боловсроо. За сайн бодсон шүү. Сайн нэлээд сайн ажигласан баг тийм үү? Зургийг сайн ажигласан баг дууныхаа утга агуулгыг нэлээд сайн сонсон байгаа гэж бодож байна тийм. За гэж айлбарлах уу? За чи толгой. Өөрийнхөө эх орны 9 эрдний эх орноор магтаж дуулж байгаа. Магтаж дуулж байгаа сайн байна ганц. Өөрийнхөө эх орны 9 эрдний эх орноор бахархад Бахарх чинь за тэгээд олон ч бидний амьдарч байгаа энэ 9 эрдний эх орны зүйлийг хэлж байгаа. Ястай сайн байна. За өөр хэлэх үү гад. эх орн 9 эрдний бахархад Бахархаж дуулсан байна тийм үү? Мэгмэс үн за эх орноо магтаж миний эх орн ийм сайхан юм шүү гэдгийг биднэрт хэлж өгсөн магтан дуу. хэлж өгсөн магтан дуулсан гэж сайн байна. Оюут хэлдэг. Алтны тухай боёо нөгөө эх орныхоо магтад бид нөгөө эх орноо Зөв хэлээрэй эх орноо хамгаалж хэлж өгч байгаа. Хамгаалж аваарай гэж тийм загсан байна гэж ойлгож байна тийм үү? За оюут хэл. Энэ дуу болохоор миний ойлгосноор 9 эрдний тухай. 9 эрдний тухай. Өөрийгөө ойлгосныг хэлж шүү дээ. Багч юм. Бидний эх орноо хайрлан хамгаалаарай гэж загсан байна. Боловч юм. энэ дуу 9 эрдний эх орны тухай. За эх орны тухай өөрийгөө ойлгосныг Манай Монгол 9 эрдний байх юм шүү. 9 орноо хайрлаж хамгаалж байгаа. За 9 эрдний шиг орноо хайрлж хамгаалаарай гэсэн байна. За өөрөөр бас сайн байна. Эх орны 9 манай эх орны 9 Юу гэж ойлгож байна? Зүгээр өөрийгөө ойлгосныг хэл. Үүний тухай өгч байна. За хэлээ. За жаа бодчих ганц. Бодож байгаа хэлээ за. За манай Монголд 9 эх орны баялаг. 9 эх орноо байна уу? 9 эх орнтой байдаг бид нар. 9 Тэгтээ за нарыг хараа. ээж маань адилхан юм. Ээжтэй минь адилхан. Юу вэ? Эх орноо хамгаалаа. Ээжтэй минь адилхан эх орноо хамгаалаарай гэж хэлж байна тийм үү? За бүгдийн санаа зов. За одоо энэ дуу маань биднэрт эх орны тухай санаа хийж өгч байна тийм үү? Тэгэхээр бидний өнөөдрийн маань үзэх хичээл маань Тунцгийн Бадарчийн зохиол 9 эрдний орон гэсэн шүлгийг үзэх юм байна. За бүгдээрээ намаа нэгээд номныхаа тайлбарыг буулснаар шүлгээ гаргаарай. За даалгавар уншъя. Шүлгийг өөдөө уншина. За шүлгийг нэг удаа харааны уншихаар өөдөө шүлгээ бүтээн уншина. За уншиж ирлээ. Уншихдаа шүлгийг утга санаа ойлгож уншина. За уншаад дууссан хүүхдүүд нь бусдаа цаад болохгүйгээр гараа өргөө сууж байгаа. За сайн байна. Уншиж дууссан байна зарим хүүхдүүд нь. За зарим хатан дууссан. За хөвшин дууссан байна тийм үү? За бид цааш шүлгээ өөстөө уншсан. Одоо яг дараагийн талбар шүлгийг хэсэгчийн ууцад томцоо за багшийн хүүхэд шүлгийг
Маш гоёор яг нь уншиж өгөх нь тийм үү? За би гэж унших. Бүгдээрээ гэж уншаа мэн тийм. За зүйтэй. За эхний хоёр мөрийн багш та бүхэн тэг хамт уншина. За миний дараа гараа ороод бүгдээрээ уншаарай. За ивэт нарны цацрал алтан эрдэн элгэн уусын оргилон мөнгөн эрдэнэ гэж хоёр мөрөнд хэлсэн байна. За дараагийн та бас уншаа. Энгийн эрдэн танаа юу эрдэн эрхэс наадах тэнгэрнэ. Намин эрдэн. Баярлалаа. Болгон чимэг. Энгийн эрдэн талын оюун эрдэн эрхэс наадах тэнгэрнэ. Намин эрдэн. Наран гарав. Ичийн гулаар галны шүрэнгээс нээжийн цагаас сууд. За это вот тас. Тэсэрийн цагаангээр та нэг өөрийн тояа эцэсэр. Чин тодор сайн байна. Ивэт нарны цацрал алтан эрдэн элгэн уусын оргил мөнгөн эрдэн. Сайн байна. Оюун дээр. Эрэгт ардын эв ган эрдэн их орон өсөн эрдэн орон билээ. За оюун хэлдэг. Ичийн гулаар галны шүрэнгээс нээжийн цагаас сууд. Баярлалаа. Ганц ус. Тэсэрийн цагаангээр та нэг бүрийн тояа эцэсэр. Сайн байна. Бат чимэг. Энгийн цагаангээр та нэг бүрийн тояа эцэсэр. Нэг заяа. Эрэгт ардын ган эрдэн их орны эсвэн эрдэн орон билээ. За сайн байна. Хэлдэг. Үгүй өөр таасан оюун эрхэс наадах тэнгэрнэ. Баярлалаа. Ганц ус. Ивэт нарны цацрал алтан эрдэн элгэн уусын оргил Адын чимэг. ичийн удаан галан шүрэн эрдэн ээжийн цагаан сувдан эрдэн. Стаа сайн байна. За бүгд шүлгээ хэсэгчлэн уншлаа тийм үү? За одоо дэлгэрэнтэй анхаарал тавиад гадагшийн тохиол 9 эрдний орон. За шүлгээгээ гаргах. Мөнхийн гадагшийн тохиол 9 эрдний орон. За чи дуусан бол дараагийнхаа даалгавар орё. За сайн бид нар шүлгийг өөртөө уншсан байгаа тийм үү? Мөн яасан? Хэсэгчлэн найзуудтай уншиж өгсөн байгаа. За энэ шүлгийг утга агуулгын бидэнд юу өгүүлж байгаа юм? Тэ? Эх орныг юутэй зүйлсээ? Өөрийнхөө ойлгосныг өөрийнхөө зүгээр тайлбарлана. Буруу юм гэж байхгүй та өгдөө. За тэгээд дуртай сонсохоор за чи бодгоосэй. Монгол улс шиг газар хаан яг дээрээс өсөлтний их орон Монгол улс өсөлтний их орон. маш зөв. Нэгүсэр. Манай Монгол гэх их орны нарны алт шиг нарыгаа алттай эхийн цагаан сувгтай тэр өндөр уусын оргилыг мөнгөтэй зүйл. Яа үгүй адилхан зүйлсэн байна. Сайн байна. Ганц ус. Манай Монгол 9 эрдэн байдгийг санасан. За зөвхөн 9 эрдэн байна гэж нотон чимэг. Бидний амьдарч байгаа байгаль дэлхийд 9 эрдэн байдаг шүү. 9 эрдэн байдаг юм шүү гэж хэлсэн байж байгаа. За хамт бас. Их орон маш 9 эрдэн. За 9 эрдэн шиг юм шүү гэж хэлсэн байна те. Ганц ус. Батарч гэдэг цагаар бидний хүмүүс манай Монгол улс 9 эрдэн байдаг санасан. Байдаг шүү гэдгийг яасан? Сануулж хэлсэн гэж. За бас чи манай Монгол улс 9 эрдэн хаанч байхгүй өстой Монгол. За ганц ус. 9 эрдэн их оронтой зүйлсэн. 9 эрднийг их ордод үйлсэн оюун гэрлэн Ээжийн дагаа манай ээжийн сарны ээж хаанч явахгүй гэн тэ их орны за магтсан. Оюун дээр их орны хайрлан хамгаалах хэрэгтэй шүү. яа их орны хайрлан хамгаалах ёстой шүү гэж сануулсан байна гэж. Болгон чимэг 9 эрдэн
Заавал зурж. За шүлгийн хэсгийг бүгдээр ахиж хараарай. Өөртөө байгаа шүлгийн хэсэг дээр. Сайн мэдхгүй байна уу? За чинь дотор ямар үг вэ? Сайн мэдхгүй өгнө. Ивэлт гэдэг үг байна гэж. За багчаа. Яасан? За элбэртийн элбэртийн хамт үс. За зис гэдэг маань за харах. Ивэлт одон чинь ичэн. За ичэн өөрөөр хан. За нэгсээ байна уу? Мэдчихэн гэж. За хоёр гэрэнд ямар үг вэ? Ичэн гэдэг үг байна гэж. За ичэн улаан гал гэдэг маань юу гэсэн үг вэ? Ичэн улаан гал. Галаас юу гардаг? Гал үгүй тэгэхээр ич гэдэг маань юу гэсэн үг байна вэ? Чи таа ич гэдэг маань юу гэсэн үг байна вэ? Тэр галын харж байгаа юу байна вэ? Тэр дулаан байх нь шүү. Өөрөөр хэлбэл нарны юу байна вэ? Дулаан ич гэдэг маань. За бас элэн гэдэг үг бас гараад ирсэн үү? Элэн гэдэг маань юу байна вэ? Элэн гэж нэрлэдэг байна. Энгүй гэсэн бас юу байна? Мэдчихсэн үү нүг? Мэдгүй шүү дээ. Ямар шимтэй маш энгүй уудан тал захицаагүй уудан тал гэж ярьдаг шүү дээ. Элхэс гэж юу вэ? Элхэс гариг гэж ярьдаг. Огторгын од гариг наацаар бүгд тийм үү? За эрдэн гэж юу вэ? маш тэгээд ярьсан тийм үү? Одоо наад бидний шүлгэнд маань гарч байгаа 9 эрдэнэ нэрлэе. 9 эрдэнэ нэрлэе. За энэ маань маш их ховор, их үнэтэй эрдэнсийн зүйлүүдийг хийдэг. Маш их ховор. Атон тэр болгон байгаад байхгүй тийм үстэй. Шүл судууд тэр болгон байгаад байдгүй. Маш ховор эрдэнсийн зүйлүүд юм байна бүгдээрээ. За хараагаа даалгавар дорой. Машин та бүгд бүр хараа материал тарааж өгнө. За зааврыг нь ашиглаад ажиллаа. Зааврын сайн уншиж гин шүү дээ. За хийгээд дууссан хүмүүс байв. За ихэнх нь дууссан байна тийм үү? За мэдсэхээ. За барьцаа чанга дуугаар бусдад сонсохоор уншин шүү. Авралын хэвшин наран алтан ачид төрийн сүлдэн алтан амрах хосын дурсгал алтан миний хорын алтан эрдний орон зайг Маш сайн орон шиг. Авралын гиген наран алтан ачид төрийн сүлд алтан амрах хосын дурсгал алтан миний хорын алтан эрдний орон зайг Хараа. За Авралын гиген наран алтан ачид төрийн сүлдэн алтан амрах хосын дурсгал алтан миний хорын алтан эрдний орон зайг За зүг байна те. Хамт Авралын гиген наран алтан ачид төрийн
Ац чимээ. Авралын гэгээр нарна алтан ачид төрийн сүүл талтан амрын хосын тулгад алтан миний хорон алтан эзэн морон. За чам чам ушгүй за бачин нэртэй болж байна. Энгүүс өрн. Авралын гэгээр нарна алтан ачид төрийн сүүл талтан амрын хосын дурсгал алтан миний хорон алтан эзэн морон билээ. Цаасаа ингэж өөрлөгөө ингэж дээш нь болгоод бариад уурч болно шүү дээ тий. Хоёр хэлдэг. Авралын гэгээр нарна алтан ачид төрийн сүүл алтан амрын хосын дурсгал алтан миний хорон алтан эзэн орон билээ. Сайн байна. Хэлдэг. Авралын гэгээр нарна алтан ачид төрийн сүүл алтан амрын хосын дурсгал алтан миний хорон алтан эзэн орон билээ. За сайн байна. Уран тос. Авралын гэгээр нарна алтан ачид төрийн сүүл алтан амрын хосын дурсгал алтан миний хорон алтан эзэн орон билээ. За мөн хоёрын дээр. Авралын гэгээр нар алтан ачид төрийн сүүл алтан амраг хосын дурсгал алтан миний хорон алтан эзэн орон билээ. За зөв. Ямар монгол хүүхдүүд вэ? За дараагийнхаа даалгавар орё. За. Гид юуны тухай ярих гэж байгаа вэ те? Эх орны тухай. Эх орноо юутэй зөвлөсөн? Тэр үнтэй ховор олшгүй. Эрдэнэстэй бид нар зөвлөсөн байгаа тийм үү? За энэ зөвлөлийг бидэнд хэн хийж өгч байгаа вэ? Зохиолч юм нэг юм билээ. За дараагийн даалгавар бидний одоо нэг эх орныхоо тухай ярьсан учраас өөрсдийнхөө үгээр эх орныхоо тухай зохион бичиж. Хатно. За энэ сэдвүүдээ сонгож болно. Өөрөө сэдвээ сонгож болно. За багш нь зүгээр санаа ярьсан байгаа. Гэх мэт миний гол миний төснөд гэх мэт өөрөө сэдв сонгох нэг зохион бичиж гэж байгаа шүү дээ. Хэдий үл багш нь чөлөөтэй өгч байгаа. Гэхдээ утга агуулгын миний тухай үлээ. Эх орны тухай. За шигж болох тулгуур өгсөн багш нь бас өгч байна. Эх орн унсан газар угаасан ус төрдөг нутаг. Төрдөг нутаг гэхээр юу вэ? Төрж өссөн нутаг. Бид нэр ямар сумын хүмүүс вэ? Унсан газар маань юу вэ? За болон сумын өндөр хөшөө тий. Угаасан ус маань хэлдэг гоо. За ус усаараа бахархыг бүгдээ. За бичиж хэлээ. Дэвтэртэй бичээрэй өгөө тий. Өөрөө сэдвээ сонгон дуртай сэдв. Гэхдээ утга агуулга нь эх орныхоо тухай өөрийнхөө сэтгэлээ бичнэ. зохиомжтой бид нар юуны түрүү юуны тухай бичих гэж байгаа вэ? Ямар санаа гаргаж байгаа вэ гэхээр сайн бодох хэрэгтэй тийм.
бодлого санааг бид нар бас найруулга харж байгаа хүмүүсээс найруулга харна. Алтаагийн бас бичвэстэй. За, үгийг зөв бичин. За, бичсэн ихээ эргэж дахин сайн уншаад сайн уншиж өгдөө сайн уншиж байгаа. Миний төрс
аймгийн болгон сумын төрсөн. Би өөрийнхөө хэрлэн голоос уусан хахад манай сум ганц голтой. Тэр энэ хэрлэн гол юм. Миний нутаг сайхан цэлмэг газар бий. Би эх орондоо төрсөн хүн. Би өөрийнхөө төрсөн нутаг уссан хүн. Эх орондоо 9 эрдэнэ бий. Эх оронд маань 9 эрдэнэ бий. Маш сайн байна. Уур тосч. За баярлалаа хүүхдүүд мундаг бичиж байна. Дараа нь оюун дээр бичиж байгаа. Миний нутаг би төрлөх нутгийнхаа газар шороон дээр тоглож өссөн. Миний нутаг 9 эрдэнэ орон билээ. Миний нутаг энэ дэлхийн хамгийн сайхан орон. Хүмүүсээ та нар төрсөн нутгаа хайрлаарай. Сайн байна. За ганц. Оюун дээр. За дараа нь ганц бичээ. Миний эх орон бид нарыг хамгаалж хүндэлж явах энэ зөв. Би эх орноо хайрлаж амьдран. Хүмүүс эх орноо хайрлаж хүндэлж байх. Миний унсан газар булган сумын дорнод аймаг юм. Дорнод аймгийн Бодрон сум юм. За засаараа миний зөв байна оюун дээр. За тэрийг засчаарай. За болж байна. Ганц. Миний төрсөн нутаг би 2004 оны 3-р сарын 16-нд дорнод аймаг төрсөн. Миний төрсөн нутаг маань булган сумын өндөр гашуун билээ. Угаасан ус маань манай Монгол байдаг ганц гол хэрлэн гол юм. Унсан газар маань булган сум билээ. Би өөрийнхөө төрсөн нутгаараа бахархаж байна. Сайн байна. Болооч яг. Миний төрсөн нутаг дорнод аймгийн хэрлэн сум. Дорнод аймгийн ямар сум гэсэн бэлээ би чинь? Ямар сум гэсэн? Хэрлэн сум гэсэн бэлээ. За. Бид нар дорнод аймгийн хэрлэн сумынхаа газар шороон дээр өмж өссөн. Миний эх орон төрсөн нутаг маань үнэхээр сайхан байна. Бид нар эх орныхаа усыг ууж өссөн. Миний эх орон Монголын сайхан. Баярлалаа. Ачиж сайн байна. Би дорнод аймгийн булган сумын төрсөн. Би эх орноо миний эх орон сайхан үзэсгэлэнтэй эх орон шиг маань ад жаргалтай эх орон хаанч болбол би төрсөн нутаг унсан газар угаасан ус энэ бол миний эх орон хэрлэн голтой. Би эх орныхоо хөөс шоронд тоглож ирсэн. Миний эх орон сайхан орон. Сайн байна. Би мөсөө. Миний төрсөн нутаг. Миний унсан газар угаасан ус бол дорнод аймаг булган сумын өндөр гашуун баг юм. Би хэрлэн голынхаа усаар хоол хийж байсан. Гэхдээ булган сумынхаа бүхий л газраа явж үзээгүй ч гэлээ би өндөр гашуун багийнхаа багаа маш сайн мэднэ. Үүгээр төгсөхгүй Чингисийн хар сүдийг дахиж байсан тог уул мөн булган овоогоо маш сайн мэднэ. Манай сумаас маш их алдартнууд төрсөн учраас би эх орноо бахархдаг. Ястай мундаг байна. За хэлээ. Миний чам уушгүй хэлээ. дорнод аймгийн булган сум. Бид өөрийнхөө ээжийг хайрладаг шиг төрлөх нутгаа хайрлан хамгаалах хэрэгтэй. Бидний төрлөх нутаг шиг нутаг хаанч байхгүй. Төрлөх нутаг гэдэг нь төрж өссөн нутаг. Би энэ нутгаа хайрлан хамгаалах. Миний нутаг цэлмэг сайхан. За жоохон чанга уушгүй хэлээ. За маш сайхан бичсэн байж тээ. За оюун хэрлэг. За оюун хэрлэг уншаад хүүхэд өөрийн хэлсэн нэхээ тусдаа уншиж санагдсан байгаа тийм үү? Миний төрсөн нутаг сайхан да. Би дорнод аймгийн булган сумд төрсөн. Миний төрсөн нутаг уул аваагаа харцуулсан сайхан нутаг.
Миний угаасаа бас маань хэрлэн гол онсон газар маань болгон сумын өндөр хожуу би төв уул буюу болгон сум бас дарнат таймаа маш сайн мэднэ. Би эх орноо Ястаа мөнгөрэй. За бүгд өөрийнхөө ойлголтыг өөрийн үгээр маш сайн бидэнд бичиж чадлаа тийм үү? За бүгд нэг дуу та бүхэн шүлгийг сонирхоотой. Монголоор байдаг нарнаар. Сонсож байна уу? Сайн тухайн гэж үгүй. Ави утсан дээр байдаг. Утсан дээр байдаг. Сайн надад юу хэлээ? Өхөрнөө магтан дуусан тухай. Их орноо магтан дуусан цаа хоёрын дээр хэлээ. Энэ ямар тааралтай шүлэг вэ? Их орноо Сайхан магтаж байна. өөрийнхөө нутаг шиг эх орн хааж авах. Хаан заахгүй гэж магтсан байна. За өнөөдөр би хичээ. За бүгд өнөөдөр яасан байгаа тийм өнөөдөр хичээ би хамгийн сайн орсон гэж бодож байгаа хүмүүс